компаниас соёлын талаар юу болцсон вэ? Манай компани ямар хөө соёлоор ажиллаа яаж хөтөлж юм бэ? Энэ бас ерөөсөө л яг дэлхийд амжилттай ажиллаж байгаа компаниудын бас нэг дагаж мөрж байгаа соёл л доо. Бидэрт ажлын цаг байдгүй. Ажлын цаг байдаггүй гэдэг маань болохоор дуртай үедээ яваад тий дуртай үедээ ирээд энэ бол нэгдүгээрт хамгийн чухал зүйл. Хүн төвтэй бизнесийг бид нэр эрхэмлэдэг. Энэ маань болохоор хүн нэг л амьдрна. Нэг амьдрахтаа магадгүй бидний эцэг эхнэр ярьдаг л да. 60 хүрээд идэвхтэй гарнаа тий одоо тэдхэн жил үлдчихлээ. 60 жил баг 30 жил яриг 30 40 жил ингээд гэр ажил хоёр яванд ингээ явцсан байна. Хамаг юм өөр хүмүүстэй зарцуулчлаа, зориулчлаа. Одоо яах вэ? Тэгэл тэтгэвртэй гараад тэтгэврийн мөнгийг аваад тэгэл ингээл хүмүүстэй хараад байждаг тий. Тэр хүмүүст яг магадгүй өөр хүмүүстэй гэр бүлтэйгээ байх нь гоё байсан баг тий. Залуу хүн нэг амьдртных хийж үзье ч юм уу тий. Тийм зүйлүүд маш их байдаг. Тэрс маа бидний үеийн хүмүүс бол яг Generation Y үеийн хүмүүс 80 оноос 2000 он оны хооронд төрсэн хүмүүс. Ерөөсөө л бүгд л нэг зүйлийг өдөрдөж хийхтэй, нэг зүйлийн зөв хүний доор ажиллахаасаа илүү хувийн зүйлийг хийхтэй илүү тийм сэтгэл ханамжтай байх тийм хүмүүс байхгүй. Тийм учраас яг энэ маа компаниас соёл шиг ийм юм зүйлүүдийг гадны бүр томоохон байгаа их дэмжиж байгаа. Тэ? Хүн нэг л амьдрах учраас тэр хүн хүссэн цагтаа ажиллаад тэгээд сайн гүйцэтгэлтэй байна гэдгийг бол олоод тогтооц тэ. Тэгээд тэр хүнд ажлаас өөр юу дурлж ийн тэр юмнуудыг ойрхон байх юм бол магадгүй ахаад ажлын бүтээмж дээшлэнэ. Тэрэнд нь компьютер тоглоомууд байж болно. Өөр бас спорт тоглоомнууд те магадгүй идэх юмч байж болно шүү дээ. Маа хөрөгчөнд бол тэгэл алим жимстэй тэгээ сүйд хараг энэ бол мэдээд эрүүл мэндэд хэрэгтэй гэж утгаараа тэрнээс гадна пип байдаг тий. Хинч ажил дээрээ пип уугаад одоо согтохгүй нь ойлгомжтой зүйл байхгүй. Үнэхээр тий. Хинч ажил дээрээ одоо пивийг хэтрүүлж уухгүй нь ойлгомжтой. Харин тэр хүн гарч пив уумар санагдавч ажил ихтэй байвал тэр хүн сонголт аль нэг нь хийх болчих жоох. Магадгүй тэр хүнд нэг л амьдрахын гэсэн бодол 51% давмгайлах юм бол тэр хүн ажлаа хараад гарч пив уух магадaltaй.